Яста одоо гайх шиг гэх үдээ. Би бол одоо игэлж ирэх нэг малчин гаралтай чирийн нэг хүн миний л үзхийн хувь тавилан байсан байлгүй дээ. Бахтагаас янз бүрийн одоо тэмцээнүүдийг харна. Сургууль дээр дуу бүжиг хөгжим тэгсэн мөртөө спортоор бас хичээл хэрэг дуртай уртын багны кул таралтанд их орно. Ингээд үсэн. Тэгээ 10 дараа ингээд төгссөн чинь манай ангийн лувсан дорж гээд багшин дэдийн кино драма ингээд хуваарлцсан. Тэгээ тэр үед чинь ангийн багш мэдж хуваарладаг, хүүхдүүдийг хуваарладаг байсан байхгүй. 160 хүүхдийн одоо юунд конкурсаар орсон. Хамгийн сүүлд 8 хүүхэд үлдээл. Тэгэл тэр дотор нь үлдээд орсон. Одоо бодох нь юу хийж исэн бол даа бурхан минь. 3 дахь курс хата зэргийн хөө кинонд эхэлж явсан. Тэгээд зэрэн дарч гэж кино найруулагч кино хийсэн. Тухайн үед бас одоо шоугуулж исэн кино нэг. Тэгээд дараа нь яг төгсөв өглөө кинонд явсан жигж байна. Огны бол Сүхбаатарын Янжмад програмд эхэлж орсон. Би нуруу намхан дашны ажил маань их өндөр жижиг найруулагч. Монгол хотл дотор нь төвлөгийг өмсч төр өдөр дээр ч гэсэн одоо тэндээс гэл. Өмсөд дэшээ ерөөсөө явахгүй нэг 2-3 см гэж байгаа юмгүй. Тэгэл дашны ажил яг энэ мөрөөс нь жахан доохноор татаад болдгоо. Уг нь одоо энэ хатсар энэ түүшингээрээ жахан өргөн ерэн янжмаа нэг иймэрхүү хүн байсан. Тэгээ уг нь царай зүс одоо энэ нь бол одоо их болоод байх. Даанч намхын ерөөсөө дэш явахгүй дээ. Тэгээд би янжмаагаас хасагдаж ийсэн. Тэгээ хасагдаад тэгсэн чинь харин дараа нь ганцхан хэлсэн бараг Дамирингийн их нэрт намайг авсан. Чамд өштэй хүн байсан болов? Магадгүй. Эсвэл андуурсан болов? Магадгүй. Согтун юм болов? Магадгүй. Сургуулиуд төгсөөд удаагүй байсан. Тэгсэн чинь талын цорыгэд Төвдөнгийн борын тухай, хувьсгалын тухай тийм кино байсан. Тэр Төвдөнгийн борд бас одоо паравар таваад тэнцсэн байсан. Тэгээд борд явна гэдээ борд тоглоно гэл ингээл дотроо бол баяртай байгаа шүү дээ. Одоо 2 хоноод натур гарна гэж хэлсэн чи гинтхэн дүр салгидлаа гэдэг. Цэрэн дарж найруулагч заавчлаар орох чиний дүр салгидсан гэдэг. Яасан гэдгсэн чинь өхөрлийн дарга Лувсангой охин тонголох гэж охин Москвад жүжигчний сургуулиар энэ жил төгсөх гэж байгаа дипломын ажлаа Монголд хийхээр ирсэн юм байна. Тэгсэн чи соёлын амнаас мөрчсэн тонголгыг хав гэсэн шийдэл хийгээл. Тэгэл одоо яг телевизэн захиргаад л юм уу ялтж байхгүй. Тэгтээ намайг орхиогүй тэнд нэг барта хамт тавьсгалаа ажил хийдэг 4 хуулагч хөөхөн байдаг байсан. Тэрний нэгэнд нь би орсон да. Төшмөл хэмээн дүрмдэж түгээмэл олныг басч түмэн ардыг мэхэлвэс төрийн зүтгэр давмуу. Бас хүний амьдрал сайн сайхан явна гэдэг хүний хантай их холбоотой. Маш их холбоотой. Хажуунаас надаа янз бүрийн хэл амдатлал хардас ирдэл юм уу те тэгэл нэг явхад чинь надаа тэгэл өгөл дуулал ингээл хэцүү шттэ чинь те одоо сэтгэл зүйн хувьд ч гэсэн хэцүү байна үсттэй тийм амьдрал зөндөл байна шттэ миний мөөгөн хөөх юм намайг хөтөөгөө ингээл ичнэ олон хоногор яваал ирэхэд чи явлаа чи нэ тэр яч зуурж уцаа харалгүй мэдээж дандаа л оройт тараш та тавалт Монголд хийгээл тэгэхэд чи нэг уурлал уцаарлалгүй нэг хөхөж чиглэхгүй энэ хаал унтгүй нэ тэгчгүй яасан тэр ерөөсөө тийм байхгүй ерөөс манайд ястай тийм асуудал ерөөсөө гарч байгаагүй. Манай нөхөр алтан гэрэл гэж хошооч байсан цэргийн хүн байсан. Би тэр ч одоо амьдраад 5 хүүхэдтэй 2 3 охинтой болсон. Одоо 40 жил болоход чинь хайрлан бас заримдаа хоёулаа төр тархийг ийм гарна, ам зүрх ийм гарна тий. Заримдаа уурж уцаарлсан үедээ бүр салдаг нээлдэг юм чи ярина. Бэлэл хүний амьдрал байдаг л асуудал шүү дээ чинь. Нэг өдөр нэг манер нэг жоохон уучаад ирсэн байсан. Би жоохон уурлал жаахан ерөөсөө одоо ингэж амьдрна гэж юу ядг юм бэ энэ төр гээл ингэсэн. Тэгсэн манай
хатам ээж чимээгүй байж байжсэн. Уг нь эр хүн гэдэг чинь хажууд байж хахад айхад хүртэл нэмэртэй л байдгийн да хүн гэж. Ястаа ухаан өгсөн надад. Нэрэл үнэндээ. Заавал ч миний санснаар хүний амьдрал явж явах ёстой биш шүү дээ. Өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн ажигтай төрөлтэй байгаа. Тэгээд ухаантай хүн гэдэг бол ерөөсөө нэг ерөөсөө тэгэл би бист бүр хатам ээжтэй айгүй хайртай байдаг гэсэн. Чи 90 оны орчилгаараа чартер маань тарчихсан. Энэ улс орны байдлыг хүнд байдалд орчлоо. Урлагийн газрууд ч одоо хот хөдөөгүй ерөөсө тоолт хийгдэхэ байлаа. Таалгууд нь хаагдаа. Тийм ч учраас ерөөсө дараагийн амьдралыг бодож эхэлсэн байхгүй юу? Яаж амьдрах ёстой тий? Мал маллах хэрэгтэй. Монгол хүн мал маллаж чадахгүй гэж байхгүй. Тэгэл нэг хэдэн жил болж исэн чинь эргээл алхамаар улс орон маань бас жоох ингээд тогтнол тий. Ингээд кино маань гадна татнаас энэ юм хүмүүгээл ингээд эхлэхтэй чи хамтаар эргээл тэгээд ирлээ орох. Одоо тийм аз завшаан гарч ирсэндээ энэ хэдэн жилийн хугацаанд би хөдөө байж хахад би нэг амьдралын их сургууль төгссөнтэй адилхан би хин мэдсэн. Би тэр үний малаас асуулсан яаж маллах юм алыг өвсөжрийн яа тавьдгийг хотороогоо яаж одоо үлийн бэлтгэл зуны бэлтгэл хавар намрын бэлтгэл яаж хийлээ. Тэгээ энэ бол миний хаашааштай энэ кинонод явахад их нөлөөлсөн. Одоо надад их мэдрэмж өгсөн. Би тэгж боддог. Одоо тэр Монголд очиад тэр хөдөөшл тэр олон ангитай кинонд явж ялаа. Одоо ерэн сургууль төгссөн юм шиг хүн зараад өгсөн юм шиг л. Тэгж саатаад байхад нэг ч яа гисэнгүй. Би мөн амьдралдаа олон л хүнийг их барьсан да. Гэхдээ бадмаа шиг ийм зоригтой, төсвөртэй хүнийг сая л үзлээ шүү. 60 гараал ер нь тэгэл жилийн балсан хайнал гал дөрүүдэд явж эхэллээ. Тэр нь одоо тэгэл би хэл ясны миний хувь тойрог би хийх ястай аль байсан байлгүй. Хамгийн анх 2009 онд одоо манай ээж чинь Бат үзье. Уршаа кинонд явхад өөр Монголын янз цагч найруулагч ээж гэж киноны имийг ээж хэрэгтэй байна. Танаар Монголоос авмаар 60 орчим насны байж болно шүү гэсэн гинлээ. Тэгсэн чи Батулзын хэлэнгүүт л шууд миний төрх буусан гэсэн. Тэгэл тэрнээс хойш л ер нь цуурсан да. Тий. Жүжигчин хүн гэдэг бол одоо янз янзын тоолох юм да. Багш болж явах юм, эмчж болж байна. Жигтгэр шоломж болж байна. Би чинь кино тоглож байгаа шүү гэж бодсон ч гэсэн би нэрээ би яг л ийм байдалд оруулах юм л болох юм байна гэдэг юм. Өөртөө бочдөг байг. Тийм учраас жүжигчин хүн амьдрал сайн мэддэг. Байх мэдрэмжтэй байх шаардлагатай байдаг юм байна. Улсууд хөөхтүүд энэ төр одоо ээж мэжигээ та эдийн насалчаад яах юм бэ? Одоо ингээл өгч байгаа оршуулж байгаа эдийн юмд одоо ингээд ийм хай юм тавлаад одоо байж би чайлтгийн гэсэн над ерөөсөө тийм шийдэж өгч байдаггүй шүү дээ. Ямар санда тэр кинон дээр ясаар намайг аваач оршуулсан шүү дээ. Нас орцгаад гэрийн гадаа нэг ангаар дотор модон банзан дээр авч тавьдаг штеп. Дан дээлтэй нэг ангаа ороодсон байсан. Эхний өдрийн зурган дээр цахилдаг. Зөндөө шууд агаар нь түүж авчраа дээрээс нь бүтээгээд ингээд зулаад тавьсан. Өнөөдөр нь хайраад амар хөөртөн бүр ингээд дотор нь ингээд чичрээд бүр ирсэн ингээд тэгэл бүр хөдөлчихгээд болохгүй байгаа юм чинь. Тэгээ маргааш нэг давхар тэрлэг өмсчээд нэлээд сайн чангаар олгоод өнөөх цахилгаар бүтээлгч хөвчээсэн. Бата орж ирэл. За зураг эхлэе гэлдэгсэн. Намайг харсан. Хөөх энэ ч одоо түнтэй ч хөөч юу. Эсвэл нь одоо хөдөөлөөс одоо намайг одоо жинхэнэ одоо чулуун молоо тэрлүүлээд чулуун дээр чинь манай өнтер гэж бичээ тэгээд нэг улаан ирэн тархаар намайг ороод одоо нэг лам жинхэнэ ажиллах шүү дээ. Хүн одоо хөдөөгээ хаанч явсан ямар ч ядарсан үедээ хүн чулуу дэрэлдэг юм гинлээ. Нас орсон хүн л дэрэлдэг ястай юм гинлээ. Тэг Монгол ясанд тэгэл би чулуу дэрлээ хийж яхад надад юу шижгийн бодогдоогүй. Тиймэрхүү энэ төр явдлууд болно одоо тэгэл. Тэгэл гавьятад нэр дэвшээд явлаа л гэдгийг чимээгүүлээдгийн өвтгүүлсэн.
Тэгээ хүний ханигдаг сайхан. Өстө надаас илүү хүлээж исэн билээ хөрхий. За ер нь миний өгшин одоо гавьяд гэдэг цалыг одоо хүртэхгүй юм байна. Одоо яг би лав тэрийг үзэхгүй юм байна. Тэгэхээр би бол хөөцөлж байгаа ард түмний гавьяд гэдгийг авч өгнө. Гэж яагаад авч өгсөндөө улсын гавьяд нь бүтдгүн бол ард түмнийх нь гавьяатай баймаа хүмүүлдэг. Би энэ ээлгүй хийж чадах юм байна гэж хөрх юм. Тэгжсэн. Одоо тийм яагаад гэсэн. Өнгөрснөөс шууд авсан. Бурхны орноос харж идэг байлгүй дээ, хардаг байлгүй дээ. За яг хөл хідэн үзээгүй ч гэсэн юм үзлээ дээ. Баярлалаа байлгүй дээ хөргий. Байсан бол сайхан байсан байх мэдээж хэрэгтэй. Яг хүүхдүүдийн сайн сайхны бишгүүдээ үтсэн. Ачаа яваад ингээл кинонд ингээл явж байгаа. Хамгийн түрүүнд хүн хань яваад юм бэл. Би одоо залуу байхдаа би тэгж алдаж онож явсан шүү гэж хүн өөрийгөө зэмлэхгүй. Би хөгшөрчлөө шүү гэж өөрийгөө голохгүй. Тэ? Байх л ёстой юм. Туулах л ёстой, үзэх л ёстой юм хүн үздэг. Ийм хүний хувь төрөг зураг зурхай байдаг юм байна гэж би боддог шүү дээ. Тэгэхээр хүн амьдралдаа хэзээч ерөөсөө би мөнхийг би балаагүй би хийх ёстой, бүтээх ёстой, сайхан амьдрах ёстой гэсэн ийм бодлоор өргөлж өргөө цэмэрлж явах ёстой л гэж би боддог.